Сайн байна уу? Энэ өдрийн дүргийн аав Виктор гэдэг харшлын өвчин буюу атом дерматитгийн арьсны хатварлын өвчнөд байсан. Ингээд чиний урдаас ингээд ийм арьсгүй нүүр харагдвал нэр харагдвал бүх үе арьс ерөнхийдөө хагараад, хатуураад гуйж унана л гэсэн. Ерөнхийдөө арьсгүй л гэсэн. Буруу хол амьдралын буруу юмыг шалтгаалаад ерөнхийдөө одоо энэ юу удаан жилийн хугацаанд гарч ирж байгаа харшлын ихний хэлбэр чинь нөгөө арьсны дөр юм туурдаг шүү дээ. Тэгээд үргэлжлэх юм бол одоо нөгөө дараач байгаа шатнд одоо хүндэрдэг л тийм юм байхгүй. Хамгийн хэцүү нь тэгээд хүмүүстэй харилцах их төвөгтэй шүү дээ. Царай зүснүүд царай биеийн байдал ерөнхийдөө хэвэн бус юм гэсэн үг. Тэр үеэр нь жоохон төвөгтэй л дөө. Тэгээд ер нь хүмүүс чинь нэг юуг энэ харшлын өвчнөр нөгөө халдварлалт юм уу гэдэг үднэс нь ханддаг. Одоо нийгэмд ер нь бол аюул олон хүүхдүүд залуучуудтай ярилцж үзэж байхад тэр бол аюул их гарч ирсэн. Тэр бол одоо нөгөө зөвхөн хүүгэнд байдаг зүйл боловч одоо нөгөө харагдах байдал нь жоохон хэцүү штэй харшлын өвчин тийм учраас нэг нийгэмтэй одоо гарч ирж хүмүүстэй харилцах жоохон төвөгтэй байдаг та. Ерөнхийдөө гадаад орнуудаар явж шинжилгээнүүдийг өгөөд эмчилгээнүүдийн хувьд бол харьцангуй тийм үр дүнтэй байгаагүй. Австралид эмчилгээ хийлгэж байгаа үедээ амьдарч байгаа үедээ Камбочо хэрэглэдэг байсны нөлөө үзүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн зөвлөх нь одоо нэг ерөнхийдөө харшлын өвчин бол ходоод идэж хоол боловсруулах хэрэгтэй тогтолцооны асуудал байдаг. Энэ асуудлыг бол бүрэн шийдэх боломжтой зүйл нь одоо энэ амьд бактери буюу Камбочо юм а гэж зөвлөсөн. Анх удаага бараг тэрийг сонсч байгаа учраас нэг итгэл үншил төрөөгүй. Тэгээ ууж хэрэглэсний дараа нь үр дүнгээ илүү хурдцтай нөлөө үзүүлж ирсэн учраас одоо ингээд үргэлжлүүлээ хэрэглэсэн. Сүүсүүн бүтээгдэхүүнүүд тэгээ одоо газтай хийж болсон бүх төрлийн бүтээгдэхүүнүүд л ерөнхийдөө 20-той байдаг. Одоо бол хэрэглэхэд ерөнхийдөө ингийн болсон. Хоол боловсруулах систем маань одоо хэвээ ажиллаж байгаа учраас ямарваа нэг зүйлээс харьшлах одоо ямарваа нэг зүйлд одоо ингээд мэдрэг байх нь одоо ингээд бүрэн болсон. Зүгээр нөгөө нэг хатаасан ашигтай бактери одоо тэр чинь бол ашигтай бактери байгаад энэ дотор байгаа зүйл нь болохоор яг одоо хүртэл энэ дээрээ байгаад энэ л гол учир нь одоо энэ нэрээ энд нэг юм хөвөө явж байгаа зү. Энэ одоо нөгөө үржээд яг одоо ингээд энэ дотор ургаа явж байгаа байхгүй. Энэний нөгөө шингийн хэсгийг нь би шүүгээд шийсэл гаргадаг бол үлдсэн хэсгийг би ингэлдэг. Одоо энэ гэсэнд одоодонд одоо нөгөө юу яаж байгаа нөхөж байгаа хэсгүүд төгөлтнө гэсэн үг байхгүй. Хөнгөн харшилтай буюу одоо хамар битүүрдэг үлрэлийн чанартай ингээд тууралд гардаг одоо ийм харшилтай хүмүүс бол бас Камбочог хэрэглэвэл илүү үр дүнтэй үр дүн нөлөөгөө үзүүлнэ. Хоол боловсруулах системийн чинь тогтолцоог энэ бүтээгдэхүүн маань одоо амьд бактериар шийдэж байгаа учраас харшилтай бүтээгдэхүүнээс авах одоо тэр амьд бактери ашигтай бактериудаа энэ Камбочо ундаас аваад энийг ерөнхийдөө тодорхой хугацаанд хэрэглэсний дараа үр дүнгууд нь бол мэдэгдэх болно. Монголд эмчилүүлж явах хэвцээ олон хүмүүстэй тааралдаад энэ Камбочо уух зөвлөгөөг одоо өгсөн. Одоо ханд ажилладаг амьдарч байгаа найз нөхдүүд байна. Харшилтай одоо манайхны харшилч бол ургамлын гаралтай харшилтай Монголд хүмүүс аюул олон байдаг. Тэр хүмүүст өгөх зөвлөгөө гэдэг юм бол бэлтгэлээс илүүтэйгээр одоо энэ юу Камбочо ууж хэрэглэх юм бол хамаагүй үр дүнтэй байгаа.